Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон хохирогчдыг өөрөө буруутай хэмээн ойлгох хүмүүс цөөнгүй байдаг. Харин мэргэжлийн өмгөөлөгч хуульчид энэ талаар зөв мэдээлэлтэй байх нь чухал учраас Unbound Монгол төрийн бас байгууллагаас энэхүү сургалтыг санаачлан зохион байгуулжээ. Unbound Монгол төрийн бас байгууллагаас санаачлан Монгол улсад ерөөхдөө анх удаа тусгаалan өмгөөлөгч хуульч зориулсан юм сургалт хийж байгаа. Тэр дундаа хүн худалдаалах гэмт хэргийг хохирогчийн өмгөөлөгчийг мэргэшүүлэх сургалт гэдгээр онцлог болж байгаа юм л да. Яагаад бид нар зөвхөн өмгөөлөгч рүү хандаж байгаа гэдг нь Монгол улсад хүн худалдаалах гэмт хэрэг маань хурдцтай хөгжиж байгаа. Тэгээд тэрийгээ дагаад хохирогч нар маш их гарч ирж байгаа. Харин хангалттай тэд нарыг яг өндөр түвшинд өмгөөлөд хэргийг нь яг хохирогчийн талд өмгөөлөгчд бол Монгол улсад бол айгүй ховор байгаа. Тийм учраас бид нар хуульчдын холбоо болон улсын тэгшэрхийн төвийнхөнтэй хамтран энэ сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж байгаа онцлог болж байгаа. Тэгээ зөв хүн худалдаалах гэмт хэргийг яг мэргэжлийн биш иргэд маань их хол хөндий хүлээж аваад байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг бид нар мэдээлж байгаа мэдээллээрээ дамжуулмаар байгаа юм. Тийм ээ, иргэд энэ талын ойлголтыг талдаа их сайн ойлгож авах хэрэгтэй байхгүй юу? Жишээ нь хүн худалдаална гэхлээр зэрэг бид нар хэдхэн төрлийн хүрээндэл хүн худалдаална гэдэг. Жишээ нэг дуртай хүүхэн, янхан хүүхэн бие үнэлж байгаа түвшинд л ойлгоод шүү дээ. Тэгтэл ингээд бага насны хүүхдийн эрхтнийг хаа нэгэн газар баян хүний хүүхдэд амьдрал бэлгэлэхийн тулд хэнд эцэг их нь хүсээгүй байхад тулгаалж аваачаад худалдаалчих тохиолдол гарч ирж байна. Тэгэхээр энэ бол хэн нэгэн хуульчин ч юм уу хийгээд сайхан болчдаг асуудал биш. Энэ ерөөсөө иргэн болгон энийг ойлгох хэрэгтэй. Unbound Монгол төрийн бас байгууллага санаачлан зохион байгуулсан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хэрхэн хамгаалах талаар сургалтанд 50 гаруй хуульч өмгөөлөгч нар хамрагдсан юм а. Тэд цаашид хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах талаар илүү ажиллана гэдгээ энэ үеэр онцолж байсан юм а. Live News мэдээллээ.